За бүх төгсөгчдөө нөгөө бичлэг шууд явж байгаа шүү. Би нөгөө шууд энэ бол таны ур чадварыг харуулж байгаа бичлэг байгаа. За та амжилт гэдэг үг бичиж байгаа тийм ээ. Аккейд шүү дээ. За. Энийг би их дагчваа гэж ингэ. Могаачваа. Ингээд. Багчваа. Аа. За танд баяр хүргэе. За та бүтээлээ над руу харуулад. За тэгээд та өөрийгөө ингээ босгоод барьчаарай да. Тэгээд зүгээр. За та өөрийгөө нэг товчхон танилцуу. Та аль аймгаас ирлээ, хэн блэ гэж. За би Дорнод аймгаас ирсэн. За сургууль Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн багш. За тэгээд таны нэр Зуны хаамрал Ариун Тягш, Зуны хаамралтаар за биерийн бичлэгийн сургалтыг сурахаар даш өгшигээ зорж ирсэн. Тэгээд 10 хоног хичээлээ бүх үсгийн техник бичлэгийг заалгаад төгсөж байгаа. Тэгээд сургалтанд суусантаа маш их баяртай байна. За номын дээд өглөг харилсан гашуугчтай баярлаа, бас менежертэй баярлаа. Хамтсан хүүхдүүд хүмүүсээс бас олон зүйлийг суралцлаа. Тэгээд та бүхэн ажил. Таны за баярлалаа танд. Таны энэ та дөнгөсөө ингээ боддоор би яг ингэж одоо бичдэг чадвартай боллоо гэдэг ингээ амжилт гэдэг үгийг бичлээ шүү дээ, та өмнө нь сургалт бүр эхлэхээс өмнө ер нь биерийн бичлэгийг би сурч чадна гэдэг итгэл хүсэл ер нь ямар байсан бэ? Сурах хүсэл сонирхол бол маш их байсан. Өөрийнхөө хэмжээнд бол оролддог байсан. Гэхдээ энэ нарийн техникүүдийг огт мэдэхгүй орж ирсэн. Тэгээд би өсөг бүр зорлого махбодыг тус бүр бичих техникийг ингээд сурж аваад ямар ч үг бичих чадвартай болсонтой маш их баяртай. За танд ястай өндөр амжилт хүсье. Бид нэр дөнгөж сая ингээд энэ бичлэгийн ихэнд ингээ амжилт гэдэг үгийг яг та өөрөө бичиж байгаа ингээ бид нар бичлэгт оруулсан байхгүй юу? Тэгээд таны цаашдын энэ ажил үйлстэй мөн одоо хүүхд залуучуудад энэ биерийн бичлэгийг одоо заа сургах энэ ажилд их өндөр амжилт хүсье. Та ер нь биерийн бичлэгээр ингээ хүн бичих нь ямар одоо тэр хүндээ ач тустай гэж бодож байна. Тэр талаас нэг өөрийнхөө бас мэдлэгийг, хүслийг одоо зорж байгаа зүйлээ нэг хэлж өгөөч. Хүүхд залуучууд болон хүмүүст бид нар биерийн бичлэг зааж өгснөөр тэр хүмүүст юу ямар ач тус гарах вэ? Даяаршиж байгаа одоо цагт болохоор хүн бүр одоо их л соёлоор бусад уус үндэснээс ялгагддаг. Тийм учраас миний хувьд болохоор хүүхдүүдэд багш хүмүүс хичээлээ заахаас гадна хүүхдүүдийг одоо хөгжүүлэхдээ өөрийнхөө нэмэлт хөтөлбөр болгож хичээлээс гадуур нэмэлт хөтөлбөр болгож хүүхдүүдэд дугуулan хичээлүүлэхээр өөрөө эхэлж сайн суралцаж бэлтгэдээ хийхээр одоо би сургалтанд хамаарч. Тэгээд одоо 2019-с 2020 хичээлийн жил би энэ одоо биерийн бичлэгийн дугуулан хичээл уран зорилттой хичээлүүд болно гэж бодсон. За амжилт. Таны одоо ингээ өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө ингээд зуны цагийг энэ үр бүтээтэй ингэж өнгөрөөсөн юм сурч мэдсэн чи баяр хүргэе. Таны сургалтанд та одоо ингээд Дорнод аймагтаа ингээд биерийн сургалт явууллаа. Суралцагч хүнээс та ер нь юу хүсэж байна? Тэр маань мэдээж хэрэг сайн сураасаа гэж хүсэж байгаа. Тэр хүн маань энэ биерийн бичлэгээр бичснээр энэ техникийг эзэмснээр тэр хүмүүсийн амьдрал ахуй, зан чанар, харилцаа одоо юу байдгийг та ер нь тэр хүмүүсийг ямар байгаасаа гэж хүсэж байна? Ямар болоосоо ч гэдэг юм уу? Монгол бичгийг одоо яг сонирхлоор хүүхэд сайн сурч бичиж болно. Мөн ямар ч насны ямар ч одоо тийм мэрэгжлийн бус хүмүүсийн биерийн бичлэгийг бичснээр тухайн хүний одоо амралт дасгал маягийн болж одоо хүний анхаарлыг маш сайн төвлөрдөг учраас одоо йог хийх ч гэдэг юм уу те агаард гарах ч гэдэг юм уу тэрнтэй агаар нэг тийм хүнд дасгал амралт болж чадна гэж би бодож байна. Яг үнэ. За би таны энэ санааг 100% дэмжиж байна. Өөрөөр хэлбэл биерийн бичлэг маань ийм мэдрэмжийн урлаг юм байна, тийм ээ? Тэгээ хүний анхаарал төвлөрөлтийг үнэхээр сайжруулж өгдөг. Гарын мэдрэмж. Тийм байна. За ингээд эрхэм танд
сэтгэлдээ бидэнтэй хуваалцаж мөн энэ захин орчинд энэ мэдээллийг үзэж байгаа хүмүүст манай энэ уран биер гэдэг сургалтын талаар ингэж үр дүнг ингэж боддоор харуулсан танд маш их баярлалаа.